За сайн байцгаана уу. Ингээд Happy Life төрийн бас байгууллагын зүгээс уучлалын ач тус хэмээх одоо сургалтаас хэсэгчлэн та бүхэндээ төлөвлөж байна. За би бага наснаас эхлүүлэн та бүхэн нэгэн төгөөг ярьж өгье. Тэгээ бага наснда би ээжигээ маш их гомдоодог байлаа. Ээж минь миний амьдралд тэрөө байхгүй байх юм бол би найз нөхдөдөө нийлээд өөрийнхөө эрх дураар, эрх чөлөөтэйгээр шоудж, зугаалж, сэнгэж тэр хорвоо күнлэн гулд туулах мэт надад санагддаг байсан. Тэгээ ээж минь яг өнгөрөх үед би өөрийнхөө эрх дураар идэхээ идэж чадахгүй, өмсгөө өмсч чадахгүй, амархаа одоо олигтойхон амарч чадахгүй амьдарч байгаа гэдгийг олж харсан. Ээжээс минь ирдэг байсан тэр сайн сайхан зүйлс тэр болгоноор би хязгаарлагдаж байна гэдгийг олж харсан байна. Үүнээс харахад би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр миний жинхэнэ эрх чөлөө гэдэг бол тэр өчүүхэн миний материалын хэрэгцээнд байдаггүй байна. Миний жинхэнэ эрх чөлөө гэдэг бол миний дэргэд байдаг, хайртай хүмүүст байдаг юм байна. Миний найз нөхөд, гэр бүл, хамт олонд байдаг юм гэдгийг ойлгож авсан. Харин өнөөдөр хүмүүс би биенээ гомдоохдоо, би биендээ гомдож хорсохдоо тэр л өчүүхэн материалын хэрэгцээнээсээ болж хөвчлэн гомдоод байгаа. Мөн бас нөгөөтэйгөр энэ дэлхий дээр дайн дажин, хүч хэлэл, аллах, хэл хахуул, аригтал, гэр бүл салалт, завхаар, хуурам, мэхлэлт гэх мэтлэн маш олон тэр буруу үйлдэлээс болж хүмүүс бас гомдож хэнийг нэг гомдоодог байна. Тиймээс би энэ ч юу хэлэх гээд байгаа вэ? Гомдол хорслт гэдэг нь өөрөө өөрийгөө хорсгож байна гэсэн. Өөрөө өөрийнхөө эд эрхтэнг бүгдийг нь хорсгож өвчлүүлж байна гэсэн. Өнөөдөр Эрдэмтэд өвчлийн 80% гомдол хорслоос бий болдог гэдэг тухай ярьдаг. Тиймээс өвний эсрэг цорын ганц арга зам уучлах зүрх сэтгэл юм. Та уучлах зүрх сэтгэлтэй байснаар өнөөдөр жинхэнэ тэр эрх чөлөөнд хүрч чадна. Миний нүдэн дээр болж өнгөрсөн нэгэн түүхийг би та бүхэнд ярьж өгье. Өөрийнхөө эрх чөлөөг хуулиар хязгаарлуулж чанга дэглэмтэй тэр 20 хангад ял эдэлжсэн нэгэн хүн надад ярихдаа би амин хорчдөг юм уу гэж бодож байсан гэж маш олон удаа бодсон. Харин энэ үед түүнд уучлалт ирсэн. Харин зарим наранд амьдарч байгаа тэр хүмүүсээс илүү нарсанд амьдарч байгаа мөртлөө тэр дотор жинхэнэ эрх чөлөөг би эдэлсэн гэдэг тухай надад хуалцсан байна. Тиймээс би та бүхэнд уучлах сэтгэлийг санал болгож би биеэ уучлал би биесээ уучлалтахгүй ингэснээр та жинхэнэ эрх чөлөө аз жаргалыг мэдрэх бол. Баярлалаа та бүхэнд.